Онцгой байдлын байгууллагын 2021 оны онцлог үйл явдлууд. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршигыг арилгах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Онцгой байдлын байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээс гадна коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг улсын хэмжээнд өдөрдөн зохион байгуулах, орон нутгийн онцгой комисс болон салбар дундын үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, улсын болон засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр 18.9 тэрбум төгрөгийг коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцууллаа. Мөн засгийн газрын 36 тогтоол, улсын онцгой комиссийн 5 тогтоол, 4 албан даалгавар, 66 тушаал, 29 хурлын тэмдэглэл гаргаж, 8 төр журам зааврыг боловсруулж, Монгол улсын засгийн газар болон улсын онцгой комиссийн даргаар батлуулан хэрэгжүүлж байна. 5.7 тэрбум төгрөгийн бараа материалын хандив ирүүлжээ. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор Монгол улсын засгийн газрын тогтоолоор 12.8 тэрбум төгрөгийн 10 нэр төрлийн бараа материалыг улсын нөөцөөс олголоо. Мөн иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас хандивын аяныг өрнүүлж 170 аж ахуйн нэгж байгууллага 10 иргэнээс нийт 5.7 тэрбум төгрөгийн бараа материалын хандив тусламжийг улсын онцгой комиссд ирүүллээ. Хандив тусламжийг хүлээн авах, хуваарлах, зарцуулах, хяналт тавих үйл ажиллагааг Монгол улсын засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор батлагдсан гамшигаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам улсын онцгой комиссийн даргын баталсан хуваарийн дагуу тус зохицуулан ажиллаж байна. Алба хаагчид 3559 хүний амь нас 111.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав. Монгол улсын хэмжээнд 2021 онд нийт 3852 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, онцгой байдлын байгууллагын алба хаагчид 3559 хүний амь нас, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 111.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Тухайлбал гал төмрийн дуудлага мэдээллийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 17.6% буурсан үзүүлэлттэй байна. Мөн 2021 оны 3 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Монгол орны нийт нутгаар хүчтэй салхи, цасан болон шорон шуурах шуурсны улмаас 12 аймгийн 51 суманд 706 хүн төөрч, сураггүй болсон дуудлагаар 696 иргэнийг эсэн мэнд олж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Гамшигаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Сум орон нутагт гамшигаас урьдчилан сэргийлэх, эрен хайх, аврах, хор уршигыг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, алба хаагчдын үүргээ биелүүлэх баталгааг сайжруулах, тэднийг тогтвор суурьшилтай ажилуулах чиглэлээр гамшигаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын их хурлын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн чуулганаар батлууллаа. Хууль батлагдсанаар 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид 5 жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор боллоо. Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргаж хөвсгөл нуураа хамгаалав. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн санаачилгаар хөвсгөл нуурт 1985 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын алба хаагчид манлайлан оролцсон нь улсын хэмжээнд төдийгүй албаны хэмжээнд өрнсөн түүхэн үйл явдал боллоо. Онцгой байдал зэвсэгт хүчин шинжлэх ухааны байгууллагын алба хаагчдын хамтран гүйцэтгэсэн анхны томоохон ажиллагаанд онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа, чөлтөм сүрэнгээр ахлуулсан зэвсэгт хүчний жанжин штаб, онцгой байдлын ерөнхий газар болон түүний харьяа анги салбар, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй албан хаагч, тусгай зориулалтын 51 жи техник хэрэгсэлтэйгээр байгаль цаг агаарын хүнд нөхцөлд 36 хоног үүрэг гүйцэтгсэн юм.
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын 16 шумбагч, 12-оос 16 метрийн гүнд, 214 удаагийн даалгаврыг 36 хоног, 530 цагийн хугацаанд гүйцэтгэж, усан доор хөндлөн чиглэлд Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг анх удаа гүйцэтгэлээ. Онцгой байдлын ерөнхий газарт байлдааны туг гартууллаа. Орчин цагийн онцгой байдлын байгууллагын 17 жилийн ойн түүхэн өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар зарилгаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонд онцгой байдлын ерөнхий газарт байлдааны туг гартууллаа. Байлдааны туг нь ангийн бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хиймэрийн бэлэгдэл бөгөөд онцгой байдлын байгууллагын алба хаагчид Монгол цэргийн сүлд хиймэр нэр төрийг дээдлэн эх орон, төр, ард түмэндээ өргөсөн тангараг, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулсныг Монгол улсын төр засгаас ийхүү үнэлсэн нь 2021 оны онцлог үйл явдал боллоо. Салбар нэгжийн бүтэц орон тоог нэмэгдүүллээ. Монгол улсын гамшигтай тэмцэх чадварыг бэхжүүлэх, гамшигаас хамгаалах, эрен хайх, аврах, хор уршигыг арилгах, хойшлуулшгүй сэргийн босгох ажиллагааг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол улсын засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор агаараас эрен хайх, аврах 111-р ангийг шинээр байгууллаа. Мөн Монгол улсын гамшигтай тэмцэх чадварыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Баянзүрх дүүрэгт Галтуймэр унтраах аврах анги, Говьалтай аймгийн Цогт, Завхан аймгийн Сонгин, Увс аймгийн Давст, Дундгав аймгийн Хулд, Архангай аймгийн Тариад суманд эрен хайх аврах бүлэг, Булган аймгийн Худаг өндөр суманд эрен хайх аврах салбарыг байгуулах тогтоолыг батлууллаа. Агаараас эрен хайх аврах ангийн үйл ажиллагааг эхлүүлв. Монгол улс бүгд найрамдах Франц улсын засгийн газар хооронд 2019 онд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Монгол улсад агаараас эрен хайх аврах нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд буян тухайдах нисэх буудлыг түшиглэн ангаар бүхий нисэх ангийн байрыг ашиглалтанд орууллаа. Эхний ээлжинд 2 нисдэг тэрэг, сургалтын кабри нисдэг тэрэг, холбогдох сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээн авч нисэгч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэж эхлээд байна. Техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал 60.2% хүрлээ. Монгол улсын засгийн газар бүгд найрамдах Беларусь улсын засгийн газар хоорондын экспортын зээлээр онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төслийг хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд 15.4 сая евро буюу 46.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 71 нэгж техник хэрэгслийг хүлээн авсан юм. Мөн Монгол улсын засгийн газар бүгд найрамдах Франц улсын засгийн газар хоорондын санхүүгийн зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн Галтуймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийн хүрээнд 14.9 сая евро буюу 44.7 тэрбум төгрөгийн 39 нэгж автомашиныг нийлүүлэн орон нутагт хуваарлснаар онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал 60.2% хүрээд байна. Гамшигын эрсдлийн удирдлагыг бэхжүүлэхэд дэвшил гарган ажиллав. Монгол улсын гамшигтай тэмцэх чадварыг нэмэгдүүлэх, улс орны тогтвортой хөгжлийг хангах, гамшигын эрсдлийг бууруулах, гамшигын эрсдлийн удирдлагын манлайллыг бэхжүүлэхэд онцгой байдлын байгууллага 2021 онд дэвшил гарган ажиллалаа. Гамшигын эрсдлийг бууруулах Синдаин үйл ажиллагааны хүрээг Монгол улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг 2021-с 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг шадар сайдын тушаалаар батлуулж, гамшигын эрсдлийг бууруулах Синдаин үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг бэхжүүлэх чиглэлээр олон улсад хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх, Монгол улсын гамшигтай тэмцэх чадварыг бэхжүүлэх, гамшигын эрсдлийг бууруулах замаар улс орны тогтвортой хөгжлийг хангах нөхцөл бүрдлээ. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа гамшигын эрсдлийн үнэлгээ хийх, гамшигаас урьдчилан сэргийлэх, эрсдэл шилжүүлэх чадварыг бэхжүүлэх төслийн хүрээнд үндэсний хэмжээнд гамшигын эрсдлийн үнэлгээ хийж, аюулын зураглал гаргах, гамшигын эрсдлийн даатгалын хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Онцгой жаргалант соёлол, үндэсний чанарын шагнал гардаж авлаа.
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа давтан сургалт сэргээн заслын төв 113 дугаар ангийн дэрэгдэх онцгой жаргалант совилол нь олон улсын ба үндэсний стандартын шаардлагыг хангаж сэргээн засах совиллын тусламж үйлчилгээгээр шилдэг үйлчилгээ төрөлд шалгаран батламжаа гардаж авсныг онцлог үйл явдлын нэгээр нэрлэж байна. Онцгой жаргалантай сэргээн засах совилол нь чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 2015 стандарт, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001 2018 стандартуудыг нэвтрүүлсэн анхны совилол юм. Коронавирусын халдварт цар тахалтай холбогдуулан гадаад улс орноос тусгай чиг үүргийн нийт 52 нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авч тусгаарлах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Мөн 2021 оны 4-р сараас коронавирусын халдвараар өвчлсөн иргэдийг хүлээн авч тусгаарлан эмчлэх үйлчилгээг чанар стандартын өндөр түвшинд зохион байгуулж нийт 7488 иргэнд үйлчлээд байна.